За бүгдээрэнд минь төргий намайг Дашдандаг гэдэг Монгол Улсын гавьяач жүжигчин хүү хамтлагийн продюсер байна. За миний нэр Галан Жамц Огтой Нэмж Янсан хүү хамтлагийн хөгжимчин хомичин. За намайг Нэм Даваа гэдэг хүү хамтлагийн бэсик тарчин. За сайн байцгаана уу? Намайг Аюу Шавхтай Жамбал Турж гэдэг хүү хамтлагийн хөгжимчин гитарчин байна. За сайн байцгаана уу? Хүү хамтлагийн мөрөө урч хомич инх сайхан байна. За тэгээд сая аялал тур яваад манайхаа ирсэн байгаа. Тэгээ би бол яваагүй. Гэхдээ бидний хооронд бол нэг юм царайны жоохон ялгаа гарч иж магадгүй, би жоохон бор идэр жоохон цагаан байж магадгүй байна те. Ялгар жоохон харагданаа энэ ялгар. Будаад нэмэр болсонгүй гэдэг шиг болчлоо те. За тэгээ саяын тур бол их дажгүй болсон харагдаж штэ. Ах нь бол бас ажиглал эндээс Монголоос хараад байлаа. Тэгээд тэр Rasmus Apocalyptic гэдэг хамтлагуудын тэр залуучууд бас нэлээд nicely team айгуу гоё гайуд байна те. Тэгэхээр та нар бас энэ талаараа бас нэг яриач те саяын түр ер нь ямар болов, залуучууд ер нь ямар шүү байна, тэнд байгаа залуучууд маань хамтарч явсан улсууд маань те. айгуу сайхан. Ингээс гоё алаач шүү гэдэг. Сайхан халаач. Ер нь Ерөнхий тэгээд нөгөө бид бүгдийн бас багасаа хүндэлдэг байсан мэрэгжлийн хөгжимчд чело хөгжмийг рок, метал хөгжимд хоршуулж одоо тоглож нэрд гарсан гайхалтай хамтлагтай одоо бид хүн явлаа шүү дээ. Тэгээ тэр хамтлагийнхантайгаа одоо хамт мөр зэрэгцээд одоо манай өмнө тоглосон тэгээ хамтдаа ингээ явахд бол мэдээж одоо нэр төрийн хэрэг. Дээрээс нь нэг хөгжимчин хүний бас биенээсээ нэг харан сонсон нэг юм сурах нэг юм байдаг штэ. Тий, би бинээс тийм ахицтай, дэвшилттэй тийм аялан тоглолт боллоо гэж харж байна. Залуучууд нь бол нэлээд тийм их гоё харьцаа энгийн даруй их айтайхан залуучууд байх шиг үлээ тий. Тий. Тэр ахуулсан байгаа зургнуудыг би харсан л да. Айгуу тийм friendly тий, найз хоорондоо их найзархаг тий. За хаста бүгд л мэрэгжлийн хөгжимчтэй маш гоё ийм амтлалын төр болж энэ дагаал тэгэл хоорондоо яриад. Тэрүүгээрээ л их бахархсан төр байлаа. Тэгээд одоо юу гэдэг юм биднэрт нэг ижлэгийн чанар байгаад байгаа нь одоо харвагаасаа энэ хөгжмөөр явцсан учраас одоо нэг хөгжмөөр тоглож байгаа эсвэл энэ тайзан дээр байгаадаа бид нар нэг амар юу яддаг штэ. Нэг тэрэнд нэг ач холбогдол өгөөж нэг амар attention өгдөг штэ. Тэгээд ийм даруухан байхыг илүү үздэг ч гэдэм үү те. Тэнгүүт нөгөө хамтлагийнхан маань бас тийм уур амьсгалтай байнгут ингээд бидний ингээд уур амьсгал аягүй гоё нийлсэн. Тэгээд ингээд ярьж байгаа бодож байгаа бүх зүйл ингэж гоё ижилхэн тэр хүмүүстэй явахаар ч бас гоё тайван гоё байт юм байна. Тухтай. Тий. Rasmus ч бол одоо та нарын нэг байх үед л энэ Монголд нөгөө бас одуулаагүй байх үед л тэнд чинь бас та нарын чи шүтдэг байсан хамтлагууд юм шүү тий. Тий, мэддэг дуунуудыг дуулдаг байсан. 2000-ад оны ихэр нэг дуунууд нэлээд хит болж ирсэн шүү дээ. Тий, харин тийм гэсэн тий. Жамбаа бол айгүй дуртай. Жамбаа жинхэнэ дуунуудыг гаргаад тоглож ирсэн шүү дээ. Ингэж нэг кайф хийсэн шүү дээ. тэрийг ярьж болох юм болоо гэж. Тий, хамаагүй шүү дээ, яриач тий. Яг бидний хоорондоо нөхөд маазраад хийчихсэн байхгүй. Очоод яг дууг сонсоод тэгээд энэ ихтэй хорооллын бар, сансрын бараар битүү явж исэн дуулаа. Тэгэхээр ч бас амар хит болсон байсан л байж шүү дээ тий. Rasmus бол бас залуучууд nice байгааз. Тий. Тэр хэд маань бас нэг уран бүтээлийнхаа хувьд бас камбэк хийгээд тэгээд бас нэг тайзан дээр гараад урлагийн өмч мандгаас сэрэгдэг шүү дээ. Тий. Тэгээ нэг тим сэргэлт авсан түр байх шиг байсан. Тэгээ ер нь ингээд бид эдтэй хамт явж байгаа да. Хамт түр тоглолт хийж явж байгаа да. Аюу баяртай байна гэж залуучууд. Манай залуучууд нэг жоохон завсарлага авсан юм шиг. 16 жил гэсэн баг. 16 жил үү тий. Ер нь завсарлаад бас нэлээд мартагдсан байсан маягтай байсан билээ шүү дээ тий. Тэгээ сая хамт тур яваад тэгээд одоо сая бид нөгөө тааштай хамт явсан турын ард дээр маань нөхдүүд өөрсдийнхөө нөгөө бие даасан юмнуудыг ихсэн баг шиг үлээ тий. Тий, фестивалууд дээр тоглоод байлээ тий. Айгуу сайхан фестивалууд дээр гоё. Тэр ч бас нэг 100,000 хүмүүнтэй нэгэн том юмн дээр бас гарцсан байгаа харагдаад байлээ тий. Нөгөө тэр үзэгч нь бол амар сандсан харагдаж илээ шүү дээ. Расмус тий.
Өстө тэр олон жилийн өмнө сонсч ирсэн үнэн фэнүүд нэрсэн тоглолтоос үзчихээ л. Тэр яг тийм байлээ тий. Бид нар видеонуудыг харсан Расмус өөрийнх нь бас тэр нөгөө оролцох фестивалуудын нөгөө товуудыг бас хараад бас явахандаа эдэр ч бас нэлээд л гусхандаа гэж л харж ирсэн. Тэгээд эдэр ч тэгээд сүүлд шинэ альбом хийлгүй яалаа. Гаргаагүй зүгээр хуучин дуунуудаараа л шууд яваад байна уу? Тэр хэд бол тэгээд нөгөө удаан бас нөгөө нийлж тоглоогүй ч юм уу нөгөө уран бүтээлийн ангасан сангасан жинхэнэ нөгөө винэ сандсан уран бүтээл сандсан тийм гайхамшигтай ирч хүчтэй харагдчихлээ ер нь. Тэгж таарна. Үзэгчдэн ч гэсэн сандсан. Удаан тоглоогүй болсон. Фэнд нөгөө in the shadow гэж хамтан гэл бүгдээрээ дуулаад. Манай саялцсан явж байгаа. Харин тий. За. Өнөөдөр тэгээ бүгдээрээ яхан говийн юм дээр ингээд ирсэн байж энэ манай одоо хүүгийн тамга юм байгаа шүү дээ тий. Манай үзэгчд маань бас мэдхгүй энэ их гоё бэлэгдэлтэй энэ хүүгийн тусдаа бидний гаргасан юм тамга байдаг байхгүй. Тэгээ энэ тамгыг ингэрт минь одоо говийн гоё ноодурын самцны ингэр дээр бас ингээд залцсан байгаа надад амар гоё санагдаж байна. Тэгээ манай хүүгийн бас одоо энэ логог болохоор манай одоо энэ барууны фэнүүд бол бүр амар илүү их шүтдэг лого юм тийм ээ. Шууд уншигддаг лого л да тий. Шууд уншигддаг хүүгээ шууд уншигддаг логот. Тэгээд хүмүүс их тааламжтай байдаг юм шиг. Жохон алтадмал юм өнгөөр ингээ ширээд хийцэн байгаа эдгээр нь бол их гоё байна шүү дээ. Тэгээд энэ хар дээр бол идэх гэж манайх ч одоо хүнүү рок гэхэлэр ч одоо ер нь жоохон бараан талдаа л усуучтэй тэр ч өстэй өмсөж байгаа утасны. Өнөөдөр ах юм гоё цайвар шаргал өмсөн чинь гоё. Би арай жоохон жентли харагдах гэдэг байхгүй тий. За би эхлэе заяа. За тэтгүүлч болоод ирхээ. За Жамбагаас хамгийн итгэх дуртай хоолч юу гэнэ. Хотлоотлаа. За хайр гэж чиний хувьд юу вэ? Чиний хувьд ш одоо манайхны хувьд. Бодлоо. Чи хотлын байхгүй асуулт байна. Чи харал та. За тавгийн хайр гэж юу? Хайр гэж одоо итгэл юм даа л гэж боддог юм шүү дээ. Би энэ итгэлцэл дээр л тогтдог. За тэгээд хариулаач. Тийм тэгээд шиш би нүч. Тэгээд бас манай хамтлагийн хувьд яг бид нар ч одоо ингээд яг одоо гэр бүлтэйгээ байх цаг хугацаанаас илүүгээр бид нар ерөнхийдөө хамтдаа түүр олон сараар олон жил ингээд явж байгаа. Нэг зам дээр гараад бид чинь 7 жил болчихлоо. Яг энэ хугацаанд гэх юм бол одоо яг манай хамтлагийн залуучууд бол бас нэр энэ одоо далимдуулаад одоо ахтай хамтынхандаа тий хамтлагийн гишүүдтэй бүгдэнд нь бас хайртай шүү. Тэгээс бид нар бол ер нь бас хайр гэдэг бол одоо бидний хувьд бол бие биенийхээ бас яг арыг даах гэдэг тий энэ зүйл бол одоо бидэрт бол түүр дээр бол ер нь их мэдрэгддэг. Тэгээ бид нар ч одоо бие биендээ бас үнэхээр бас хайртай ахын дүүс тэгээд бие биенийхээ арыг бат сайхан даана. Сайхан тайзан дээр гараад бие биентэйгээ гоё хамтдаа нэг зүйлийн төлөө бас мэдрээд гоё тоглоол тий гоё амжилттай тоглолтыг явуулдаг. Иймэрхүү зүйл юм болвдаа л гэж би бодлоо. Тэгээ чи нөгөө бие бинийгээ ингээд нэг удаан ингээд нөхрлөөд хараад ирэхлээр нэг юм хүнд чинь нэг ингээд таних мэдэх нэг цаг хугацаа байна тий. Тэрнийхэн бас нэг учрыг олж нөхөрлөх цаг хугацаа байна тийм үү. Тэгээ тэрний араас энэ хийж байгаа зүйлийг харах тэр хүнийг хайрлах нэг сэтгэл чи юугаар наажилгддаг вэ? Тэр хүний тэр тайзан дээр байж байгаа өөрөө тэр байгаа мэрэгчлээ хэр дуртай байгаа сэтгэлтэй байгаа тэр зүйлийг харж тэрийгэ биширч бас хамтлаг дотроо тэ бие бинийгээ биширч хайрлах тийм үү. Зүйлдээ тэр чин тэрийгэ хүндэлдэг байж байгаа дараа нь хайрладаг болж эхэлнэ шүү дээ тий. Тэгээ бидэрт бол сая одоо энэ 10 жил болж байгаа гэдэг ингээд бол яг тэр цаг хугацаа бол хангалттай бас бие бинийгээ таньж мэдэх бие биенийгээ одоо их дотн нөхөрлөх бие бинийгээ хайрлах хэмжээнд хүртэл ирсэн юм цаг хугацаа өнгөрлөө гэж харж байгаа байхгүй тий. За жаа. Хайрын талаар ярина да. Хамтлагийн андуудын тоглолтод тоглолтод нь дуртай. Инкушага тоглолтог соолууд дээр би очиж одоо хамтдаа тий тэр соолыг тоглож байгааг нь би биширчтэй үнэн сэтгэлээсээ тэрийг би тэгж би худлаа тэгж яадгүй шүү хөө. Үнэн сэтгэлээсээ алаад андаа би үнэн сэтгэлээсээ тэгж шүү. Энэ ингээ ичмүүрээд яваад ч юм уу тэгээд цогтойгоо цаашаа яваад. Бишээ. Уртгажлаа яа идэ гэж хэлж.
Тэгээд галаатайгаа бас ингээл яг соолн дээр нь очиод ингээл гоё үнэлт өгөн те. Тэр чинь бол ингээл хөгжимч хүмүүс өгч шүү дээ. За тэгээд очиод хамтдаа савдаг гэдэг жамбаа утгаар чи хүзүүгээрээ тэрвэрлж байгаа савж өгнө шүү дээ. Гээл ингээл харахаар ер нь тэгээд энэ хүндлэл гэдэг бидэрт байгаа их хамгийн гоё зүйл бол энэ хүндлэл гэдэг зүйл юм байна да гэд би харж идэв. Тэгээд ахыгаа хүндэлдэг, бие биенийгээ хүндэлдэг энэ чанар маань явж бидрийг энэ сайхан одоо эв найрамдалтай энэ олон сайхан түүрийн ард амжилттай гарахад одоо тэгээ бие биенийгээ хайрлахад бүх зүйлдээ хайртай байхад одоо ингээд нэг толгуур бишрэл дээр л толгуурлд юм байна да л гэж. За тэгээ би бас завшааныг ашиглаад хамт олондоо тавагдтай бас хайртай шүү гэж хэлье. Тэгээд хайрыг бол миний ойлгосноор одоо яг энэ сэтгэл төрж байгаа бол энэ хайр гэдэг бол золиос юм байна. Золиос гэдэг нь хүн зөвхөн авах биш, өгөх ёстой. Заримдаа тэсэх ёстой. Өөрийгөө орхиод бусдын сайн сайхны төлөө бас тэр зүйлээ гаргах ёстой. Тэгээ хамт олон болоо явахлаар чинь ерөнхий энэ зүйлүүд бол их ажиглагддаг юм байна. Тэгээ энийг бол их ойлголоо. Тэгээ хамтдаа эрүүл цаашдаа урт удаан аршилцгаая. За тэгээ бүгдээр нь ер нь бол тэгэл хайртай гэдэг үгийг харамгүй хэлчээ гэдэг чинь маш үнэн юм байхгүй тий. Тэрийг одоо нэг амнаас нь унах гал ядаад ах хэрэггүй шүү дээ. Хүн харамгүй ер нь таарч байгаа хүн болгондоо таалагдсан бол тэрэнд одоо тий хайр дурлалын хайр биш зүгээр хүндэтгэлийн сайхан тийм хайрыг бол ер нь бие биендээ сайн түгэж байгаа сайл гэж боддоо шүү дээ. Бие бинийгээ сайхан хайрлах. За тэгээ дараагийн асуултаа явъя тий. За Монгол хүн байхдаа хамгийн их бахархдаг зүйл чинь юу вэ гэсэн байна? Монгол хүн болж төрснийхэн төлөө бахархдаг зүйл чинь юу вэ гэж. Тийм шалтгаан ч их байна да. Их байгаа шүү дээ. Надад бол юм байдгийн. Зүгээр би бол хувьдаа бодохдоо хамгийн амгалан тайван сайхан газар гэж боддог байхгүй юу? Нэгдүгürt айх аюул байхгүй тийм манай Монголд. Одоо нэг өвд хорхоо шавчинд хатгуулаад хордоод өвчинч гэж байхгүй шүү дээ Монголд ч тийм гоё тайван газар байхгүй. Дээр нь тэр их цэнгэг цэвэр ус. Цэнгэг агаар тэр намун сайхан тэр байгаа дөрвөн үлрэлтэй энэ сайхан байгаль энэ зүйлүүд байна. Тэгээд дээр нь Монгол хүн бол одоо хамгийн үнэтэй махын л идэж штий. Ер нь хамгийн үнэтэй хоолыг иддэг ард юм штий, тий. Тийм тэгээд эн чин цагаан эдээ байна. Тэгээд одоо дан эми ургамал иддэг одоо энэ малынхаа махыг идэж जैन тий. Энээс илүү аз жаргал Монгол хүн болж төрсөн одоо энээс илүү. Тэгээд энэ өвөг дээдсээс уламжлж ирсэн маш алсын одоо өв соёл түүх тийм ээ. Тэр одоо байгуулсан гавьяа тэр байлдааны ур чадваруу тэр өвгдийн одоо зориг хүч тэр ухаан тий олон юм байна шүү дээ. Яг л ийм л зүйл гэдгийг л боддог доо тэгэхэд энэ хүчрхэг өвгдээдсийн одоо залгамж холбоо болж энэ сайхан өргөн удам тал нутагта төрсөндөө энэ сайхан цэнгийн гарыг амсгах гэж мэндэлсэндээ их орноороо тэгээд одоо бүхэл зүйлээр одоо талархаж баярлж энэ заяанд одоо их шүтэж биширч явдаг да. Тийм шүү дээ яг үнэ. Жамба юу гэж чинь? Яг л одоо та хоёр бас яг хэллээ л дээ. Яг сая ингээд яг та хоёрыг бас хэлж байгаа бодоход нэрээ бас таныг их одоо ингээд сая хамгийн үнэтэй мах гэх тий. Одоо би чи ерөнхийдөө бас хамтлаг дотор нэг жоохон тийм хоолны жоохон Дэмхэд үн гэж. дүүхээс илгээр яг нэг хоолн дээр жоохон нэг юм жоохон акцент өгдөг. Ялангуяа нэг одоо ингээд бид чинь түүрээр ингээд нэг хэдэн сараар ингээд явчихна. 2 сар яг ингээд нэг 2 сар өнгөрөөл гэхээр яг нэг хоолнд харахаа болол яг л нөгөө Монгол хоолоо санаал тэгэл жоохон стресст нь. Тэгэл тиймгүй юм дээр би чинь жоохон стресстэй ингээд хэлэнгүүт манай чинь намайг тэгэл эдэмхий гэж тийм хоолноос дандаа олон юм ярьж идэг. Энэ чинь жоохон маазаад игтэй. Нэр бас бодоход яс Монгол хоол бол нэр үнэхээр бүр шал өөр юм байна. Тэгээд энэ сайхан цангийг агаар энэ сайхан нутаг хайрлж хүндэлж биширч одоо Монгол хүн болсондоо одоо дандаа талархаж биширч л явж байгаа та. Ингээш. За одоо Монгол хүн болж төрснөөрөө бахархах олон зүйлс байгаа. Тэгээ мэдээж агуу түүхтэй ард түмэн яриг ихнэ түүх нь бол ариун баялаг байна. Тэгээ байгаль хангаа дэлхий яриг гэвэл байгаль дэлхий бол сайхан байна. Тэгээд яг хөө хөгжил тал дээр ярихад бол хөгжил сайхан гэхдээ хит хөгжил бол
бас тиймэрхүү юм болов гэж боддог. Тэгээд нөгөө учиргүй тийм тулцсан хөгжил биш ч гэлээ. Одоо оюун ухаан бас арай өөр хүмүүс бол тэр хит хөгжлөөс болж яхаа ухраад анх байсан луга эргэж тэндээс амар амгалан олдог болсон байгаа шүү дээ. Тэг ингээ явж байхад бол хөгжилтэй сайн сайхан орноор зөндөөл явлаа. Яг одоо ингээд дуртай газараа зогсоод хондох ч юм уу. Одоо тийм эрх чөлөөтэй байдаг нь одоо бас нэг төдийлөн харагддаггүй. Тэгээ мэдээж л бид хүн тэр онгон дагшин байдлаа бас алдчихаагүй. Нөгөө одоо хагас суурин хагас нүүдлийн энэ байдал нэг байгаад байна. Тэгээ яг нэг нүүдэлчин ахуй филээ авч үлдчихэж байгаа. Бас цөөн тооны үндэстнгүүдийн нэг. Тэгээ энэгээр бол бахархдаг. Дээрээс нь өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн үнэлэгдшгүй өв соёл. Энийгээ өөрөө тоглоод одоо өв олон ариун хүмүүст урлагаа одоо түгээн дэлгэрүүлээд тэднээс хүндэтгэлийг хүлээж авахдаа монголон болж төрөх ямар сайхан юм бэ гэдгийг л одоо мэдрээд огшдог доо. Тий. За ингэсэн байна. Дэлхий Монголыг хэрхэн үнэлж хардаг вэ гэсэн байна. Боддог вэ гэсэн байна тий. Одоо Монголыг гадны хүмүүс юу гэж одоо харж хэрхэн хардаг, боддог, юу гэж дүгндэг болсон бэ гэдэг талаар. Тэрнийг ч одоо жинхэнэ хараад туулаад явж байгаа да. Түүрэх эхлэхэд одоо хүмүүсийн ойлголт бол ингээд нэг шинэ хамтлаг гарч ирлээ гэж ингээд бидний хөгжим дурлал дөнгөж уулзалт танилцахын хүслэн болоод ингэжсэн бол энэ олон төрүүд яваад эренгүүт яг одоо ингээд тий Монголыг бахархах сэтгэлтэй Монгол хэл сурах юмсан Монгол дээл хувцс өмсөх юмсан гэдэг ч юм уу тий ингээ Монголын талаар боддог бодол нь ингээд илүү ингээд бүр ингээд Монгол хүнээс ч баг илүү болсон юм шиг бид нар тийг санагдах байхгүй одоо бидний жинхэнэ одоо VIP-гаар уулздаг одоо юм дотны фэнүүд байна ирэх очих болгонд л одоо бүр ингээд бүр илүү монгол хүн шиг болцсон байгаа байхгүй. Тэгэхээр биднийг ингээд гэртээ байж хугацаанд чинь мэдээж хүүхдүүхийн ухаад судлаад ингээд Монгол оронд улмал их хайртай болж ийн л гэсэн үг л дээ. Тэгээд тийм фэнүүд их олширж байгаа. Тэгээд энэ саяны түүр дээрээс бас нэг ажиглагдсан зүйл бол манай фэнүүд их залуужж шүү. Бас тийм ээ. Тий. Тэгэнгүүт бас эн чинь бас залуу үе рүү бас хандсан дуу хөгжим маань бас тийм утга юутай шүү дээ манайх чинь. Буй үеийн л одоо фэнүүд бий л дээ. Гэхдээ залуу үеийн одоо төлөөллүүд их болсон байна гэж бас орж ирсэн, үзчихэд орж ирсэн. Дойрдтны хүмүүс бас хэлж ирсэн бас таалагдчихлаа. Тэгээд ер нь тэр Монголын талаарх боддог байсан бодол одоо бидрээр дамжуулагдаад одоо маш гоё төвшөнд ирж байна л гэж бид тэрийг хардаг. Тэгээд энд ирж байгаа Монгол хүний үнэлэмж тийм ээ. Монголыг харах өнцөг. Одоо бидний нутгаар ирж зочлох одоо жуулчдын хомооноос хөвчүүлэл ингээ харагдаж байгаа л гэдэг тийм. Сүүлийн 2 жил ч юм бол ингээд сайн өсөлттэй явж байгаа шүү дээ. Ер нь бол маш их өсөлттэй явж байгаа. Аль жуулчлал айгүй хөгжиж байгаа шүү дээ Монголд. За, жаа асуулт асуух. За тийм энэ танаас асуух хэрэгтэй асуулт юм байна. Тийм үү. Тийм. Монголоос дэлхийн хэмжээний контент гарахын тулд хамгийн түрүүнд юу өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог вэ гэнэ? За одоо нэгдүгээр тэр нэг байгаа зүйлүүдээс харах өнцгөө өөрчлөх нь хамгийн чухал юм шиг л надад санагддаг шүү дээ. Хамгийн гол нь одоо хүмүүс ингээд нэг зүйл хийхээр нэг талын өнцгөөс нь бүгд хараад бүгд ижлэх нь дуурайчдаг те. Энэ их том алдаа байдаг байхгүй. Тэгэхээр тэдний харж байгаа өнцөг нэг талаасаа бөөнөрө харж хахад энд нэг арай өөр өнцгөөс тэрийг олж харж нээх, илрүүлэх, тэрийг боловсруулах, тэрийг тордох, гаргаж ирэх, найруулах те. Энэ бүх зүйл чинь тэр өөр талын өнцгөөс олж харсан зүйлээ барьж авсан л бол тэрийг л тордох асуудал тийм ээ. Тэрийг улам лайн гаргах те. Шин одоо шугам гаргах те. Шугам гаргаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө би ягаад нөгөө 8 жил суусан бай гэдэг асуудал чинь гол нь тэрэндээ байгаа юм. 8 жил гэдэг чинь бага хугацаа биш. Үний бас амьдралын тодорхой бас нэг үе хугацаа явж байгаа шүү дээ. Тэгэх чинь 8 жил дотор хүн бас суугаад зөвхөн энийг бодож боловсруулж суун гэдэг бол нэлээд их хугацаа авсан юм зүйл. Гэхдээ энэ хугацаа өөрөө яг л энийг хийх шаардлагатай хугацаа л байсан байхгүй. Яг л ингэж боловсруулж хийх шаардлагатай л хугацаа байсан. Тэгээ энэ дотор чинь 8 жил дандаа бодож суусан гэвэл худлаа шүү дээ энэ чинь.
нэг хэсэг бодон толгой гашлан хаян өөр юм оролдож үзсэн, өөр газараар явж үзсэн, дахиж эргэж ирээд дахиад бодно боловсруулна тий. Тийм учраас эн чинь нөгөө бодох хугацаа, боловсруулах хугацаа тэрийгээ тэгээд ингээд өнгө төрхийг гаргаж ирэх тий. Өшөө яаж найруулвал илүү гоё болох уу гэдэг дээр ажиллах чинь нэлээд хугацаа л да. Тэгэхээр энэ юмыг харахтаа ер нь өөр өнцгөөс нь сайн харж байвал илүү сайн л гэж боддоо шүү дээ тий. За би асуулт шүү дээ. хинэс сууж Бүгднгээс нь л дуртай харилцахгүй. Хизээ хамгийн хүчтэй сэтгэл хөдлөсөн байр нулимс сэлгэнжсэн тоглолт байдгүй гэж. За нулимс туслуулсан үн ярээрээ. Нөгөө Чингис хаан одоо бид нар чинь Америкийн төрд яг тоглолттой өдөр таарсан шүү дээ. Шоутай байсан. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө юугаар холбоо барайгүй тий видеогоор холбоо яг тоглолт дуусаад ороод ирсэн чинь яг та энд авцсан тэгээд хүмүүстэйгээ баярлцсан тэгээд бужигнаал тэр дээр суужсэн. Тэгэл тэр нөгөө яг мэдээний хэсгийг олж үзээд тэгээд бүгднгийнх нь овг нэрээр ингээд дуудаад тэр яг ингээд амар огшоосон маш гоё цаг үеэсэн. Тэгээд одоо бид нар үнэхээр зөв зам дээр явж байгаа юм байна л гэж бодож байна. Гоё санагдчихс. Тэгээд нөгөө хүүгийн хувьд одоо эцгийн нэрийг дурсгах энэ улсын иргэний хувьд бол энэ улсын нэрийг дурсах гэдэг чинь маш чухал зүйл юм байна шүү гэдгийг тэнд маш хүчтэйгээр ойлгосон гэх юм уу? Яа хүмүүс чинь кино үзэж байгаа зарим нэг эвгүй хэсэгтэр амар огшиж уйлдаггүй. Нэг бол баярлж ud, нэг бол өрөвдөж уйлдаг штэ тий. Тэр бол баярын нулимс байсан. Тий, баярын нулимс байсан гэсэн үг тий. За манай тэгээд хин Жамба асуух. Сэтгүүл Жамба. За төгөлчээрээ би асууя. Жамбалд орж байгаа асуулт. Жамбалд орж байгаа асуултаа. Энэ харин би энэний төрөл суугаад л гэж. Тоглолтын үеэр цаг хугацаа удааширч байгаа мэт санагдаж байсан уу? Үзэгчдийн энерги хөгжмийг өөрчилдөгөө гэдэг юм асуулт байна. Яста яг тэгдэг штэ тий. Та нар яриад байдгүй нөгөө юу гэдэг штэ нөгөө өнөөдөр ингээд нэг тоглолт хийсэн чинь нэг мүд дуусахгүй юм дуустдгүй ерөөсөө дуунууд нь удаан санагдаад болдгоо гэл тий. Чамд бол гэхдээ удаан санагдсан юм байгаа үстэй. Надад бол ёстой. Тий утгаараа байгаа. Өөрөө хариулж байгаа гэсэн. Бид нар нэг хамтлагийг бид нар чинь хэдэн онд юм бэ? Нэг тоглолтоор бид нар явж байгаа. Нийт тэр үед чинь бид нар яг нэг тоглолтын нийт хугацаа болохоор нэг 17 дуу тоглолдог. Тэгсэн чинь нэг ихний нэг 4 дахь дуу л яваад тэгсэн чинь тайзан дээр миний гидс бацлаад. Тэгэл гидс бацлаад тэгэл бүр нилээ өвгүүтэл тэгээ бүр ингээд болтгоо. Тэгээ бүр хамаг хөлс хоож яваад бүр ингээд тэгээ бүр хөдөлж чадхаа болоод сүүлдээ бүр. Тэгээд 16 7 дахь дуун дээр бүр ингээд би бүр хөдөлж чадхаа байгаад бүр барыг хөдлүүл алдчих гадах шиг болоод. Тэгээ бүр амар эвгүй болчихсон. Тэгэл яг хамгийн сүүл бид нар чинь Монгол билээ яваад. Монгол билээ чинь нэг яг бүр хүү гэлээ амар удаашрж дуустдаг байсан. Тэгсэн чинь тэрэн дээр тэр үед дээр бүр нэг явж өгдөг яа. Нэг яагаад ч юм нэг юм галаа бүр нэг тийм нэг онцгой удаан тэр хүүгээ. Тэр бүр над бүрээс нэг тийм юусэн. Тэгээ би мэдээд хорлоолоо гэж тэр дотроо би хамаг хөлс хүүдөөс гооччихгээд энэ одоо болчихосоо гэдэг. Тэгүүлээсээ бүр хөө гэж дуусчлаа дахиад хөө гэж болдог. Тэгээ би бүр боо болж байгаа. Тэгээ бүр хамаг хөлсөөр тэгээд тайзуугаараа манай бид нар урагшаа бөөнөрөө ясалдаг шүү дээ. Ясахгүй би бүр үнэхээр ясалж чадахгүй. Тэгэл шууд тэгэл тэндээ газ гитар өгөөл хойш нойдрог үз. Тэгсэн чи яасан гэлээ таадаг бууж ихчээ. Нэг тийм болсон гэлээ. Жамба атсан бай гэдгсэн чи. Нэг юм хийчихээ. Нэг тийм бол тэр бол нэрээ бүр одоо миний амьдралдаа одоо энэ болгоо одоо бид чинь 400 гаруй тоглолт хийсэн. 400 гаруй тоглолтын дурч хамгийн нэг удааширж байгаа тоглолт тэр бол. За ингэш. За хамтлаг гэдэг бизнес үү гэр бүл үү? За хамтлагч нь бол ер нь бол хамтдаа лаг гэсэн үг шүү дээ тий. Хамтдаа байж ижил лаг байдаг. Тэрнээс биш тэнд ямар нэгэн одоо юу гэдгийг оройлогч гэдэг юм уу одоо ер нь бол хамтлаг бол юунаас одоо миний олон жилийн зүгээр туршлагаар харахад бол юунаас уулзгалж нийлээд янз бүр болоод байдгүй гэдэг. Нэгдүгээрт мөнгнөөс, хоёрдугаарт нэг хамтлагийн гишүүдийн хооронд өөрсдөө нэг өөртөө өгдөг нэг амбицууд байдаг. Тэр амбицуудаас болж хамтлаг хагарах магадлал маш өндөртэй байдаг л та ер нь. Ихэнх хамтлагууд ер нь бол одоо янз бүрийн кино менежерийн үздэг штэ та нар чи одоо урлагийнхны гой кинонууд гардаг. Уран бүтээлчдийн тэгээ тэрэн дээр харж байхад бол дийлэнхэн дандаа мөнгө буюу ар тамих тэгээд одоо тэр нэг өөрийгөө тоох үзэл тийм ээ тэр амбиц энэ хэд дээрээс л их үүдэлтэйгээр
Ер нь тиймэрхүү асуудлууд гарч идэг. Гэхдээ ер нь бол хамтлаг гэдэг чинь бол хамтдаа лаг байхын нэр шүү дээ. Хамтдаа байж ижил лаг байж чаддаг. Ийм л зүйл бие биенээсээ заавал хамаардаг тий. Тэгээ энэ дээр бол нэг ийм бодолтой байдیں۔ Өөр ярих юм байна. Танарт хэлэх үг байна уу? Зөв яг л тэгэлэг байх. Өөр юу гэлээ тэрэн дээр чинь нэг юм дутуу шилжлээд бэ. Юун дээр? Тэгээ сая асуултан дээр чинь бизнес үү? Гэр бүл үү? Бизнес үү? тий. Ер нь бол хамтлаг гэдэг чинь бол гэр бүл шүү дээ. Тий. Одоо энд чинь эхнэр хүүхдүүд бүгд л одоо хамтдаа байж идэг, амьдарч идэг, бие бинийгээ олж мэдчихэд ийм л нөхөрлж идэг ийм л одоо зүйл. Яг нь бизнес гэвэл бизнес тэр бол ойлгомжтой. Угаасаа ажил юм чинь. Тэгээ хүн болгоо өөрөө дор өөрөөсийнхөө одоо хийж байгаа зүйлдээ эзэн болж чаддаг, тэрийг хариуцж чаддаг, хариуцлагаа өөрч чаддаг байх нь л хамгийн чухал шүү дээ. За богинохын хэлчихтэй ингээл. За одоо би асуух уу? За дэлхийд даяар аялахдаа аз жаргалын тухай ойлголт өөрчлөгдсөн үү гинэ? Аялж явахдаа харсан зүйлүүдээсээ аз жаргалын тухай ойлголтыг одоо өөртөө тийм ойлголтууд өөрчлөгдсөн үү гэж байна. Аз жаргал одоо янз зарл байх. Тэгэл эхлээл шинэхэн сонирхон дээр хүн чинь шин содон зүйл харна. Удаа явахлаар баг уйдна. Тэгээ ерөнхий одоо нөгөө бодоод ингээ үзэхээр хүн аз жаргалыг тухайн цаг мөчтөө өөрийгөө аз жаргалтай болгох жижиг юмнаас авч чаддаг байх хэрэгтэй юм байна. Бид нар бол хүүхэд байхдаа нэг жижигхэн мөхөлтс авахд бол чин сэтгэлээсээ баярлдаг. Тэгээд дахиад томроод ирэнгүүт нэг дугуй авахд баярлж шít. Тэгээ энэ баярлах зүйлд нь улам л тийм өртөгтэй том болоод шít. Нэг машин авал баярлах гад байна. Байшаа авал баярлах гад байна. Нэг урд нэмэртэй болчвол баярлж гад байна тий. Баярлна. Тэгвэл баярлна гэдэг бодлоо. Тэгээ ер нь нэг юм жишээ үт юм билээ. Нэг гэгэнтэн хүн ч юм уу нэг хүн дээр очсон чи амар баяртай байна гинэ. Шинэ байшинд орсон гэд. Тэгээд дараа нь очсон чи их гонхтой байна гинэ. Нөгөө баяртай байдал нь алга болцсон. Яасан гэсэн чи хажууталт нэг манахаас илүү гоё байшинтай хүн ирчлээ. Тэгэхээр мөнхийн одоо нэг тийм би илүү гэсэн юм байхгүй байхгүй. Хизээч мөнхийн нэг хүн илүү нь гарч ил таараа. Тэгэл тэр байдлыг хүлээн зөвшөөрөөд тухайн олдсон цаг мөчөөс л жаргалыг мэдэрдэг байгаас аль гэж ойлгосон. Тий, ер нь бол хүний хэрэглэх түн чи их бага штэ. Хүн өмч хөрөнгө ихтэй болох тусмаа л өөртөө зовлон их хурааж идэг. Хүн өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун тэр хэрэглэх түүнийхээ хэмжээг өөрөө тогтоогоо тэрэндээ сэтгэл хангалуун байж чадах юм бол хүн юунд ч стресстгүйгээр аз жаргалтай амьдрч чадах тийм л юу. Тэр нөгөө баярлах юм авахын тулд бас стресстэй дээ шүү дээ. Нөгөөтгөө авч чадахгүй тий. Бас тэгж байгаа. Харин тий. Авцсан хойноо бас стрессж जैन тий. За дараагийн асуулт нь олон жил хамт байхдаа нэгнийхэн ямар чанарыг хамгийн их хүндэлдэг болсон бэ гэж. Даваа. Хүн болгоно өөр гэсэн гой чанаруудтай. Тэдэр нь тэгэл удаан байх тусам ингээд мэддэгдээд илүү их таньж мэдээд тэгэл тэр болгоны тэгэл хүн тус бүрч өөр шаахан чанаруудтай тэгэл тэднийг нэг бүгдийг хүндлэл авчихдээ та. Манайхан чинь тэгээд юу штэ. Толготой ирчүүд штэ. Тийм штэ. Тэгээд нэг хүн аян замд явхад ир хүн бас толготой сайхан ир хүн чинь сайхан байдаг штэ. Тэгээ хоёрын хооронд гурвын дунд ир хүн бол бас хүн төгтөө штэ. Тэгээ манайхан бол халлаа гэж гоншихгүй хөрлөө гэж янз бүр болохгүй өслөө гэж яахгүй. Яг л хийдэг юм хийж ин уртгаа хараал хийж ин тэгэл бас тэр зам их сайхан бусдад төвг болохгүй тэр зарчмыг ер нь бас ойлгоцсон сайхан ирчүүд шүү дээ. Дайчин дөө тий. Тэгээ сайхан шүү дээ. Тэгээ дээрэснээс үнэхээрээс хөгжилтэй хүмүүс. Хөгжилтэй тийм. Нөхцөлгүй хөгжилтэй. За энийгээд ихлүүл тэгээ дуусан даа гэж. Жаас. За энд нэг гоё асуулт харагдчихсан. Амжилт ирэхээс өмнө бууж өгмөр санагдсан мөч байсан уу гинэ? Тэрийг одоо эрхийг одоо тэрэндээ хүрэхийн тулд хийж байгаа юм чинь буучихгүй шүү дээ. Тэ? Тэр нь тийм мөч байгаа үтэй тий. Тэг байгаагүй. Ер нь хүүгийн дуунууд дотор ч маш их тийм нэг юм эрч явдаг шүү дээ. Хүч. Зүгээр өөрөө дуулаад өөрөө ингэж явхад л тэр чинь сонсож байгаа хүндээ тийм эрчтэй юм чинь дуулж байгаа тоглож байгаа хүмүүстээ бүр илүү их эрч хүчтэй байгаа шүү дээ тий.
За би нэг гоё асуулт асууч. Өгшгүй мөнх зүйл гэвэл хөгжим мөн үү? Хөгжим болвол тэгэл байж л байна дөө. Дуу Эзэн би энэ одоо байж л дэгэн байна. дуу хоорн үлдэн шүү Үлдэн, дээ. тий. Тэгээ дуураараа хэдэн зууныг дамжаад наслж байгаа. Тийм Тий, одоо алдартангуу зөндөө шүү дээ. байгаа тий. Тэрнтэй адилхан. Хөгжим бол мөн Тэр юм хэлэг байх. Дахиад нэг асууч байгаа. За, Амжилтын төлөө төлсөн хамгийн өндөр үн юу байсан бэ? за жамбаа харил. Бас нэр бас гоё асуулт. Би бас тэгээд ясаа бодож сууж илаа. Одоо бид нар одоо ингээ манай хамтлагийн бүх гишүүд бүгд ингээ гэрэг бүлтэй тий. Ингээд бид нар ингээл түүр дараа явахаар ингээл дааш гахтаа ингээл бөөнөрөө тий. Тэр түүр дараа гоё явдаг. Тэгээд мэдээж асар том золиосууд бол мэдээж бол зөндөө байсан. Тэгээд зүгээр ингээл одоо ингээ манайхнаас баг нэлээд олон нөх шүү тий. Ингээд хүүхдэд төрж явахт нь Монголд байгаагүй тийм үеудж байгаа. Тэгээ манай даа маань одоос хитрхи ус хүн гэж тий. Бас манай даа маань одоо яг аавыгаа алдахтаа бас байгаагүй. Тоглолтод яг бид яг хамтлагаараа яг тоглолтод яг тоглоод яг байж явах үе тийм мэдээ сонсоод бас хамтлагаараа бас ерөнхийдөө бас айгүй хэцүү байдалд орж ирсэн. Тэр үед бас миний найз бас мундаг даваад тоглолтоо түүрээ би амжилтаа сайхан дуусгана гэдэг дуусгаад үрж ирж ийсэн. Их олон зүйлийг даваад тулж байгаа та. Тэр бол маш үнэтэй төлөөсөл байна тийм ээ. Тий. тойрч зогсчоод толгойг нийлүүлцгээчээл бүгд ингээл эвгүй болол тэ. Тэгэл хайжсэн да. За, жамбаа асуух уу? За би асууч. За сайн асуулт нэрт. 100 жилийн дараа хүмүүс хүүг юу гэж дурсахыг хүсдэг вэ? Түүхэнд үлдэх эсвэл аз жаргалтай амьдрах хоёрын аль нь чухал вэ? Тухайн цаг үедээ тэгээд аз жаргалтай амьдраад дуусах гэдэг чинь энэ хийж үтээж байгаа зүйлээсээ өөртөө кайф авч үлдэх нь л хамгийн чухал шүү дээ. Тэр зүйл маань нэр хүндийг олоод ард түмэнд өгөөд удаа насалж чадчихл байвал бид аз жаргалтай үлднэ. Тэр ч бас чухал. Тэр бас маш чухал байхгүй. Тэгэхээр хоёулаа л чухал зүйлүүд. Амьд байхдаа хийсэн зүйлээсээ өөртөө одоо маш их аз жаргалыг мэдрэх гэдэг. Яг гадныхан дэгдэг шүү дээ. Тур менежерүүд байсан шүү дээ. Тайз руу гарахын өмнө guys have fun гэл тээ. Тайзан дээр гараад аз жаргалыг мэдэрцгээ. Зүгээр л солиор гэдэг галзуур тээ. Өөрийнхөө бай гэж энэ байгаа зүйлүүд чинь өөрөө хүнд дандаа л аз жаргалыг өгж байгаа байхгүй. Тэгээд та нарыг тоглолцоо буугаад ирэхэд би ингээ ажигладаг байхгүй. Ажиглахдаа та нар нэг юм онгороо болцсон байдаг байхгүй. Тэр чинь юу вэ гэхээр тэр нөгөө кайф авцсан байх үеийн аз жаргал байхгүй. Тайзан дээрээс тийм их энерги хүчийг өөртөө шингээгээд өөртөө кайф авцсан чинь гарч ирээд өөрөө ирэхгүй даруухан хүн байсан ч гэсэн онгороо л байдаг. Энэ бол том аз жаргал байхгүй тий. Энийг мэдэрж ингэж одоо амьдарч явна гэдэг чинь хамгийн гоё зүйл шүү дээ. Тэгэл хамгийн гоё аз жаргал тий. Адреналин тий. За хоёрдугаар асуулт дараагийн асуулт. Би ингээд нийлүүл асуусан. За асуусан юм уу? За даваа асуух уу. Дуу бүтээлт юунд хамгийн үнэ зүйлтгийг хичээдэг вэ? Дэлхийн зах зээл дээр таалагдах хөгжим хийх үү эсвэл өөрсдийн хүссэн хөгжим хийх үү? Тэгэл стилтэй шүү дээ. Өөрсдийнх нь байгаа стилдээ л үнэн зүйлтгийг хичээх хэрэгтэй. Тэрнээсээ хязгаарч урвж болохгүй л гэж одоо миний хувьд бол би бол тэгж боддог. Одоо жишээлбэл Несван хамтлаг бол стилээс ураагүй ганц хамтлаг байна шүү дээ. Гаран хамтлаг байна тий. Эдгээр бол мөнхийн мөнхтөл ингээл яг л өөрийнхөө тэр байгаа зүйлдээ үнэн чивээрээ тэрүүгээр мөнгө олно уу, олохгүй байна уу? Юус амаахгүй зүгээр л тэрэндээ амар үнэнч. Тэгээ тэрүүгээр амар аз жаргалтай өөрөөсдийнхөө байж чаддаг учраас хамгийн үнэтэй зүйл байгаад байгаа байхгүй тий. Дараагийн асуулт нь юу гэж нэг хамтдаад хэлсэн чинь дэлхийн зах зээл таалагдах хөгжим хийх үү эсвэл өөрсдийн хүссэн хөгжим хийх үү? Ер нь аль нь л хэрэгтэй л тий. Хос мөртөө хол явна гэдэг шиг юм байна шүү дээ. Хос мөртөө тэр чинь ийм байхгүй. Тэгэхээр бид нар бол таалагдана гэж гарч ирээгүй шүү дээ тийм үстэй. Тэрийг мэдэхгүй шүү дээ бид нар. Зүгээр тэгтээ энэ нэг арай өөр өнцөг шүү. Энийг хүмүүс нэг сонсож магадгүй юм гэж зүгээр таамаглаж хийж байгаа шүү дээ. Тэгэл тэр гарч ирсэн маань өөрөө хүмүүс хурцж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг чи бид нар хүрнэ гэж мэдэхгүй байхгүй. Зүгээр л өөрсдөө таалагдсан өөрийнхөө дотор бодогдчихсэн тэр бүх зүйлэл шавхаж байгаа л нэг ийм л ойл гоё гэж бодож байгаа л госчж байгаа шүү дээ. Тэгтэл тэр нь хүмүүс таалагдж байгаа байхгүй.
Тэрнээс бид нар төрүүлээ одоо таана гэж бол байхгүй шүү дээ. Энэ баталгаатай өрнө гэж тийм бол байхгүй шүү дээ. Энд бас өнгөрсөн рүү одоо өнөөдрийн амжилтыг хараад залуу үеийн өөрсдөө юу гэж хэлэх байсан бэ гинэ. Өөрийнхөө залуу байсан тэр үедээ юу гэж хэлэх байсан бэ? Залуу үе рүү өөрсдийнхөө одоо залуу үеийн юу гэж хэлэх байсан бэ? Юу гэж хэлэх байсан бэ гинэ. Чи чадлаа шүү гэж. Чи шүү юу? Юу Чи намайг энд хүрэхэд бол их зөв замаар явсан шүү гэдэг. Гэхдээ энэ юу байна? Одоо ингээ хараад тахад ингээд яг энэ үндэсний өв соёл энэ зүйлээ бас нэг одоо энэ орчин үеийн залууст ингээд хүрэхэд тэдний ертөнц бас нэг тэднэртэй харьцахад ойлгодог нэг урсгал чиглэл байх шиг байна шүү дээ. Яг тэрэнд тааруулж энэ зүйлээ бас түүхээ бас нэг шингээхгүй бол манайхан миний бодлоор нэг ажиглаж байгаагаар залуучууд маань энэ үндэсний өв соёл түүх ёс уламжлалаа жоохон гээгээд байна уу да гэсэн бодол их орж ирдэг болцсон. Тэгээ энийг одоо шүүмжилж байгаа юм бол биш. Ерөнхий одоо энэ Монгол хүн эмчин өөрийнхөө монгол хүний мөн чанарын тэр углуургийн бүх нандин зүйлээ мэдж яахгүй бол тэр амьдралын их том далай энэ том гүрний гадаад гişээ яваад тэгэхээр өөрөө төлөвшөөгөө боловсроогүй нөгөө түүх соёл янз бүрийн мэдэхгүй болохоор чинь хэн болох нь мэддэхгүй болчих. Тэр далаачаар төгөрчиж. Зөв сайхан монголоор ярихаас үсвэлээ л те. Тийм төлөв төвшин одоо энэ монголоор төлөвд сайхан ярьдаг хүн зөөхөн болж байгаа шиг байна. Миний бодлоор бол тэр монгол хэлний тэр нэг юм агуулга тэр нэг хилэгдэж байгаа тэр нэг утга тий. Энэ байнга зүйлүүд байдаг ч нэг хэлний баялаг гэж. Тийм шүү дээ. Энэ баялаг нь бол дэлхийн хаач байхгүй хамгийн баялаг хэл байхгүй юу? Зөвхөн нэг зүйлийг өчнөө талаас нь хэлж чаддаг тийм л зүйл шүү дээ. Гадныхан бол тийм байхгүй шүү дээ. Гадных чинь энэ пиавар савл гэсэн бол пиавар савл байдаг байхгүй юу? Монголчууд энийг чи бүр амар олон талаас нь хэлж чадж гэнэ гэдэг чинь тэр хэлний соёл нь өөрөө маш өндөрт байгаа. Тэрийг хүмүүс оюун ухаанаараа ойлгож чадах юм бол цэцэн сэлэвг нь бол дээд зэгтэд тулах ийм л зүйл. Тэгэхээр хэл соёлоо мартаж болохгүй гэдэг чинь маш зөв байхгүй тий. Ингүй ширэд байгаа тийм. Тэр бол хамгийн чухал юм байна. За өөр байна. Хоёр дахь асуулт. За миний асуулт ерөнхийдөө шувтарж ин дөө. Шувтарж байна. За одоо би асуулт байна. Заах асууж. Тайзан дээрх өөрсөд болон гэртээ байдаг өөрсөд хэр ялгаатай бай гинэ. Хоёр нүртэй юу, нэг нүртэй юу гинэ. Оо ялгаатай. Ялгаатай. Гэртээ очил аав шүү дээ. Тэгэл гэртээ очил аавын ажлаа гэл. Хэлээ хазаал тий. Тайзан дээр гарахлаа тэгэл өөрийгөө эрэлж ирэлж байгаа л гарна шүү дээ. Дахиад өцөгдрийн тоглосон тоглолтноос өнөөдөр дахиад илүү хусна гэж бодоод тий. гардаг байхгүй. Тэгжижил ахиж ийн гэж бодож ш. Би өөрийнхөө төвшөнд амтлагийнхаа одоо тоглолтынхаа төвшөнд тайзан дээрх одоо хийж байгаа урлагийнхаа төвшөнд тэрнээс өөдөж болохгүй шүү байна. Тэгэхгүй дандаа өөрийгөө ингээд цааш нь шидээд байх хэрэгтэй гэж би бодлоо. Тэгжиж тайзан дээр кайфтай байна. байж байгаад гэртээ өөрөө өгсөн шүү дээ тий. Бас наа чи юу юм блэ ш нөгөө манайч нэг 7 сар явсан шүү дээ. Тэгээ гэртээ ирсэн чинь нөгөө юм хумаа хүнээр зөөлгөд сурцсан. Тэгэхгүй байхгүй болцож жоохон нервчих гэж. Тэр бас өгчлөлтэй юм лээ шүү. За би дахиад нэг асуулт асууч. Хамгийн ганцаардмал мэдрэмж төрүүлсэн мөч хизээ байсан бэ гэж. Би сая илээд амтлагийнхнаасаа нэг 2 хоног үлдээд нааша Солонгос руу төрүүлж нисгээд гэр бүлийнхэн минь очсон байсан Солонгос тэгээд энэ хэд маань Сан Франциско руу бас ажилтаа цаашаа бүгд хамт яваад би илээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд 2 хоног буудалд байсан чи ястай жинхэнэ утга гуурлаа. Эмороод өл маарч юм шиг дуул маарч юм шиг. Ингээ олоолоо бужигч байсараа сурцсан байт юм байна. Ингээ буудлын өрөөнд ингээд амар гоё их олон цаг байгаа тэгэл амраал ингээл тэгэл утас эргүүлээ ч юм уу телевиз үзээд амрандаа гэж бодсон чинь үн тэгдэггүй юм шүү. Амар сон ингээ ганцаардаад. Нэг сон ингээд айц төрөөж явах шиг тэгэл ингээд лобби руу очиод олон хүнтэй эсвэр очихоор амар айтайхан байгаа хгүй. Тэгээд олон хүнтэй эсвэр бараадаа ингээд бодон дээр суугаад ингээд тэгээд би бол сая та нарыг явуулчаад ганцаардлаа шүү дээ.
Ер нь тэр мэдрэмж их олон мэдэрдэг байгаа тий. Студ дотор гав ганцаархнаа. Тэгээ сая одоо яаж яхад энэ байгаль дэлхий чи яасан ч хүүтэн байв. Паар зогссон чинь доторч хөлдөөж ялгсан юм. Дэлхийн нийтээр хэрэг юм байна. Орой очиход энэ гар марцсан зүгээр ихнэр бол барьстай. Бөөгч чи хаана яаж байгаад ирсэн юм бэ л гэмээр л юм ээж. Ганцаарлын тал дээр нэг юм хэлжмээр санагчлаа. Нөгөө өмнө хамтлаг эхлэх байхад хүний нөгөө дотор ингээ хийх гэж байгаа уран бүтээл байгаа шүү дээ. Нэг юм ботчоод тэг яг ингээ хүнд ярихаар ойлгохгүй. Яг миний өнгө ижил нэг тийм хүмүүс таардаг. Тэгээ тэр чинь бол уран бүтээлийн одоо нэг тийм ангасан сангасан ганцаардал байхгүй. Тэгээд ангад сангаж явж байгаад та бүгдтэйгээ уучран золгосон чинь ганцаарл тайлгдж байгаа байхгүй. Нөгөө загтансан газар нь айжна гэдэг шиг яг нэг хүсчихсэн хөгжим тэр юм чинь тэнд байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас ганцаардлыг тайлсан гайхалтай зүйл болсон шүү. Тий, яг үнэ. За өнцөг өөр гарч ирж шүү дээ. За өөр асуулт дутуу юм байна уу? Бүгд асууцсан уу? Надад нэг асуулт байна. За. Энэ танаас асуух асуулт байна. Оо тийм үү. Тийм ээ. За хоёр асуултыг хоёулыг нийлүүлээд асуучих. Тийм үү. Утга нь ойрхон юм аа. Ер нь ойрхон доо юм байна. За. Хэрвээ энэ төсөл бүтлгүүцсэн бол та өөрийгөө юу гэж бодох байсан бэ гэж. Бүтлгүүцсэн бол юу гэж бодох байсан бэ? Бүтлгүүцсэн бол та өөрийгөө юу гэж бодох байсан бэ? Амжилттай продюсер, сайн продюсер хоёрын ялгаа юу вэ? Одоо бүтлгүүцсэн бол одоо юу хөвдөө тэгэл одоо болоогүй юм байлгүй л гэж л бодох байсан л баг та тий. Тэгэл өөрийнхөө дуулах ёстойгоо хийгээл өөрийнхөө хэмжээнд дуугаа зохиогоол өөр маягаар тэгэл өөр юм хийгээл явж л байх байсан. Би бол хизээ зогсдгүй хүн л дээ. Тий. Хизээ зогсдгүй. Ерөөсөө нэг юмний ард гарахгүй бол миний санаа ерөөсөө амардаггүй. Тэгэхээр би нэг хийн гэл харцсан байгаа зүйлийнхээ заавал гарч иж миний санаа амардаг. Тэгээ энэ нэг давуу тал юм байна. Хэрвээ болоогүй бол би зогсохгүй. Дахиад өөр юм оролдоол юм. Дахиад өөр хайгуул хийн. Заавал оролдоно. Тэгэл маш удаан хугацаанд оролдож хайгуул хийж ингэж явсаар байгаа л заавал нэг юм гаргаж ирнэ. Заавал гаргаж ирнэ. Тэгэл тэрийгээ заавал хийж дуусчиж л сэтгэл амардаг юм хүн байхгүй юу? Ерөөсөө миний толгой дотор юу эргэлдэг вэ гэхээр тэр нэг хийж байгаа ажлын маань л зүйлүүд эргэлж яадаг. Одоо яавал гоё болох вэ? Одоо яавал өөр болох вэ? Одоо яавал сайхан болох вэ? Нэгэл бодож боловсруулж явдаг. Тэгэл одоо хамтлагийн ажил, продюсер хүний ажил гэж ярих юм бол сайн продюсер тийм ээ, нэг нэглээ амжилттай продюсер гэсэн тий. Хоёулаа л чухал. Сайн продюсер байх гэдэг бол нэг талтаа бол одоо хамт олонтойгоо сайхан байх тийм ээ. Уран бүтээлүүдээ сайхан туур байх. Тийм үү? Хамт олондоо сайхан мэдрэмжийг төрүүлж явах энэ бол маш чухал зүйл. Энэ сайн гэдэг нь маш чухал. Амжилттай продюсер гэдэг нь бол одоо өөрийнхөө бодож боловсруулсан тэр зүйлээл төгс сайхан өөр хэмжээнд өөр хүний олж хараагүй тэр өнцгөр хийж чадсан тэр л бол амжилтыг олж чаддаг л зүйл учраас продюсер нь өөрөө тэрэн дээр амжилт гаргалаа л гэж харж иж болно гэсэн үг тийм. Тэгэхээр амжилт тэр сайн продюсер хоёр бол хоёулаа л продюсер хүн заавал байх ёстой зан чанарууд гэж харж байгаа. За хэрв маргааш дээхүү байхгүй бол та өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ? Хэнэс гэдэг асуулт байна. Тийм үү. За жаяас. За тийм бити байгаасаа гэдэг шууд тэгэл арилчихгүй. Тийм бити байгаасаа. Одоо ер нь бол тийм байхгүй гэдэг. Бахаа тэгэхээр ер нь бол энэ хүн амтлагийнхаа уран бүтээлийн өнөр рок гэдэг төсөл рүү орж ирсэн энэ одоо зүйлээ бол маш том маз завшаан. Тэмний амьдралд одоо ингээд энийг л хийх гэж би энэ олон зүйлийг сурж тэ. Хөмий, цуур, хил хуур, лимб тэгэл энэ бүхэлдээ хөмий одоо бүх зүйлээ ингээд өөрийгөө төгс болгох гэж энэ зүйлийг өөртөө бий болгох гэж энэний төлөө явсан юм шүү гэж боддог. Тэгээд яг зөв зам дээр явж байгаа. Одоо ингээд залуу хүмүүст бол одоо тий мөрөөдөж болох хамгийн гоё мөрөөдлийн зам дээр явж ийн. Одоо энэ бүхэн дээр маш их талархалтай байдаг. Тэгээд энэ хувь заяа. Тэгээд энэ хувь заяагаа одоо ингээд бүрэн дүүрэн сайхан идлээ. Тэгээд тэнгэртээ дэвшгийн сал гэж боддог. За дараагийн нэг гүцээгээд асуучих. Алдар нэр хүмүүсийн боддог шиг сайхан зүйл мөн үү? Алдар нэр үү? За алдар нэр олон талтай. Алдар нэр олон талтай. Тийх. Сайхан зүйлийг авчирдаг, муухай зүйлийг авчирдаг. Хүн болгон таньжаах нь нэг талтай бол их сайхан.
булган хараал мэдлж явах тэр таньж явах бол их сайх. Тэгэхдээ алдар нэрийг авч явна гэдэг бол өөрөө маш хүнд асуудал шүү дээ. Хувь хүнээс өөрөөс нь маш их одоо эмгцэгц цагийн хуваар тэр өөрийгөө авч явах байдал тэр байгаа байдлаа бүгдийн зэгцтэй болгох одоо өөрийгөө хянах хэлж ярьж байгаа үгэн дээрээ ч хүртэл анхаарал болгоомжтой байх. Энэ бүх зүйлийг ер нь хүнээс шаардж идэг. Яг хав сүүлийн үеийн урлагт бол бас хэллэг яриамаараа янз бүрийн ямаараа танхаа байдлаараа ч юм уу хэл амтай байдлаараа ч юм уу өөрийнхөө нэг сонин содон имижүүдийг бий болгож бас харагддаг ийм талууд бол их бий болсон мөлий те. Зүгээр миний залуу үеийн насны урлаг уран сайхан бол ер нь бол их замбраатай, их зөв. Эн чинь нөгөө хүмүүс юу гэж байгаа гэхээр үлгэр дуурайлал гэж байгаа байхгүй юу? Хүмүүс ямар байх ёстойг нэгсэндээ одоо зааж яах гэсэн үг, харуулж яах гэсэн үг, өөрийнхөө биеэр харуулж байгаа байхгүй юу? Тэгжээж нөгөө тухайн улсын хүмүүс нь өөрсдөө тэр зүйлийг нь дуурайж өөрийгөө зөв болгож, зөв харагдуулж, үг хэл соёлоо зөв болгож ингэж явдаг. Тэгэхээр урлаг гэдэг бол өөрөө хүн шууд ингээ заагаа хэлэхгүй мөртлөө хүнд өөрөө багшуулж явдаг дандаа тий. Чи ийм байх ёстой, тийм байх ёстой гэдгийг хэлж идэг, зааж идэг ийм л зүйл дээ. Тэгэхээр үүрэг хариуцлага нь түрүүндээ явна тий. Тий, түрүүндээ явдаг байхгүй юу тий. За асуултууд дуусна уу тий? Ер нь хайр бол. За энэ одоо минийх ч одоо ягаад ийм олон үлддэг юм бэ? Би юустай. Энэ олонний танил болсны дараа амьдралын ямар хэсэг хамгийн их өөрчлөгдсөн бэ гинэ? Тийм өөрчлөгдсөн зүйл байна уу? Багаараа л байгаа шүү дээ. Тэр одоо ард түмэн дундаа алхаж явахаасаа эсвэл бол годомжтол байд явахаасаа ичдэггүй шүү дээ. Одоо юу гэдэг хүн амтнаас одоо ингээд ирээд зураг авахлыг гэсэн ч дуртай л зураг авахлаа. Тэгээ гээл гэдэг ч юм ингээл бүх зүйл дээр ийм одоо ингээд зүгээр л байгаагаараа л байхыг илүүд үздэг. Тийм учраас нэг одоо миний бодлоор нэг тийм өөрчлөгдсөн зүйл бол гайгүй хал гэж бодчих. Өөрчлөгдсөн юм уу ч юм ба тийм байгаа юм. Өөрчлөгдсөн бол тэрийг хэлтэй гэж. Юу өөрчлөгдсөн ч мэдээ явчих. Жин нэмсэн гэж. Жин жоохон нэмлээ. Амжилт хүнийг өөрчилдөггүй эсвэл жинхэнэ төрхийг нь ил гаргадаггүй гинэ. Яа амар асуулт шүү. Жинхэнэ төрхийг ил гаргах бах та. Амжилт өөрөө л жинхэнэ төрхийг нь л ил гаргаж идэг шүү дээ. Тэр чинь нэг талын нэг тийм шалгуур л байхгүй тий. Нэг ингээл амжилтантай хэд их сагууд өөрийнхөө одоо ер нь хинбэ гэдгийг л харуулдаг шүү дээ. Тэр чинь зүгээр л хүний өөрийнх нь л юу шүү дээ тий. Тэгээ энэ хүн бол ийм зантай, ийм аран шинтэй ингээд юм хийгээд яваад ингээд за энэ бол ингэж явж байгаад ингээд дуусах юм байна дөөч гэх юм. Хүмүүс бол хараад мэдчихдэг ш тэр ч тий. Тэгээ амжилтандаа сагах, амжилтандаа бахархаж одоо тэрийг зөв залж явах гэдэг чинь бол маш чухал байх л гэж хараад байгаа ш тий. За монголчууд өөрсдөө дутуу үнэлдэг гэж боддгоо гинэ. Одоо янз бүрийн өнцгөө байгаа шүү дээ. Зарим зүйл дээр харж байхад бол өөрийгөө итгэлээ бас жоохон алдахгүй байх нь чухал. Зарим хүмүүс бол одоо миний ойр тойрны бас ингээл дандаа уран бүтээлч хүмүүстэй л таарж байгаа юм чинь жоохон итгэлээ алдах гатж байгаа юм шиг амар одоо тийм гайхалтай авьяастай хүн байж. Тэгээ тэрэнд уран бүтээлч хүн зүгээр энэ өөрийнх нь салбарт л ингээ ярихад хүнд бол урам хэрэгтэй юм билэ. Ер нь бол ягтай одоо социализмын үе гэдэг юм уу тэр үед хавчигдмал нэг тиймэрхүү байх үед бол ер нь монголчууд нэг өөрсдөө өмнөх хүнлэмж нэрээс бүр байхгүй болцсон байсан шүү дээ. Ерөөсөө л нэг тийм штамбнаар цооцсон амьдралын нэг хэв маягтай тий өөртөө итгэх итгэл байхгүй тэгэл нэг юм амьдралын хэв маягаар амьдэрдэг. Одоо бол яг энэ цаг үед бол ингээд монголчууд сэргээд дээ шүү дээ чинь тий сэргээд ингээд асаад тамирчид нь одоо бүгд ингээд нэг юм одоо медалууд авчираад ингээд өөрсдийнхээ амжилтыг гаргаад чаддаг болчлоо. Оперын дуучид нь ингээ гараад өөрийнхөө юу чаддгийг харуулад байдаг болчлоо. Энд чинь монголчуудад нөгөө өөрийгөө дутуу үнэлдэг байсан тэр үнэлэмж нь одоо арилаад өөртөө итгэл амар их сэргэж яана гэсэн үг байхгүй тий. Тэгээ энэ бол маш чухал. Тэгээд энэ дээр бол зүгээр миний хувьд бол одоо манай хамтгийн залуучууд, хүүгийн залуучууд маань одоо мөсийг хагалж тий дэлхийд бас Монгол рокет бас
үндэснийхэн урлагаар үндэснийхэн хэлээр ингээд дуулаад ингээд яваад иж болдгийн шүү гэдгийг одоо тий монголчууд бол одоо чадaltaй шүү, өөртөө ихтгэлтэй бай, битгий дорой загнаатай нэг хэмар бадраасан ийм нэг цаг уу сая явлаа гэж хараад тахгүй бай тий. Тэгэл мөс хагалж байгаа гэдэг чинь гарцааг үнэн шүү дээ. Тэр манай нөгөө хин тэр нэвтрүүлэг дээр бидрийг тэгж хэлсэн шүү дээ. Та нар чинь мөс хагалж яваа хүмүүс шүү дээ гэл тий. За тэгээд дахиад нэг хамгийн сүүлийн асуулт юм байна. Өв соёлоо хадгална гэдэг өнгөрсөндөө амьдрах гэсэн үг үү? Эсвэл ирээдүгөө бүтээх гэсэн үг үү? Ирээдүгөө бүтээх. Хүн чинь нөгөө нэг өнгөрсөн одоо ирээдүйн одоо 3 цагийн хэлхээсэнд амьдарч шít. Би өнгөрснөөс авсан зүйлээ өнөөдөр хийж явж байгаа дараа үедээ өвлүүлж үлдээх нь одоо хамгийн том үүрэг хариуцлага байгаа байхгүй. Тэгэхгүй бол энэ зүйл чинь тасарч шít. Тийм учраас өөрөөрөө дамжуулаад өв уламжлалж авсан зүйлээ тэгээ өвлөн уламжлагч гэдэг байгаа шít. Тэгээд өвлөөд уламжлуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр үг чих гоё үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүрэг хариуцлагыг маш сайн бодож шав сайн төрүүлэх хэрэгтэй юм шүү. За өөрөөрөө үлгэрлэн дуурайлж одоо энэ өөрийнхөө мэддэг чаддаг зүйл дуртай хүмүүсийг олон болгох хэрэгтэй. Тий, хүн хамтлагийн гол гарч ирсэн санаа чинь тэр Монгол залуучууд энэ үндэснийхэн юмд дурдлах тэр үндсийг нь тавьж өгсөн шүү дээ бид нар. Яг тэгэхээр рокор морин хураар рок тоглож болдгийм байх. Морин хуур ийм амар гитар шиг ийм гоё байж болдгийм байх. Хийцлэн тийм ээ. Нэг залуучуудын сонирхлыг татчихсан тэр чинь. Монгол морин хураа чи ингээ зүгээ тоглож болдгийм байх. Тэгээд энэ дээр хөдлөөд амар зөв рок болж болдгийм байх. Эн чинь анхаарлын татаад байгаа байхгүй юу тий. Тэгэхээр эн чинь хоош нь өвлүүлэн уламжлах үлдээх тэр юмнуудаа жаягаа ярьж байгаа зүйлүүд бүгд дотроо явж байгаа байхгүй. Манай ЮНЕСКО чинь биднэрт Artists for Peace буюу инх тайвны төлөөх уран бүтээлч гэдэг сайхан эрхэм цолоо хүртээлээ шүү дээ. Эний чинь судалгаагүй зүгээр сэтгэлийн хөдлөлөөр өгсөн зүйл биш тийм ээ. Яг энэ өв уламжлалаа одоо өв дээцэс уламжилж ирсэн өв соёлоо ингээд нэвчингээсэн урлагаа яг өөрсдөө хийгээд дараа үедээ ингээд өвлүүлээд шүү. Хүмүүсийн сэтгэл санааг одоо бас өөрчлөхийн тулд энэ хүмүүс ингэж чанартай зүйл хийж шүү гэдгийг бас олж харсны үндсэн дээрээс бид нарт энэ Artists for Peace буюу инх тайвны төлөөх уран бүтээлч гэдэг нэр алдрыг бас хайрласан байх гэж ингэж хүндэтгэж хүлээж авдаг. Тэгээд бидний уран бүтээлээр дэлхийд дахинд инх тайвныг зарлан тунхаглана гэж байгаа энэ үзэл санаа нь хамгийн гоё санагддаг байхгүй. Ястай гоё тайхан. Чи ер нь бол дуунууд дотор бол дандаа л тийм юм л байх шүү дээ тий. Тэгэхээр чин хүнийг одоо байгаль дэлхийгээ хайрлах, хүнээ хайрлах, хүн өөрөөрөө байх тэр ёсон. За тэгэл бие бинийгээ хайрлах, гэр бүлээ хайрлах гэсэн тий аав ээжигээ хайрлах гэсэн энэ сайхан бүх дуунууд л одоо дэлхийн бүх хүнд одоо энэ хүрж шít. Тэгээд эн чин дэлхийн хүмүүсийн нэгэн хэвшмэл тийм штампанд орцсон байсан нэг тийм одоо эргүүлгэнд орцсон тэр нэг амьдралын хэв маягийг өөрчилж эхэлж байгаа. Гэхдээ би чинь энэ амьдралд ирээд би чинь хүн болоод төрчихсөн. Би одоо юу хийхээ яваад байна гэж хүн анзаарах тийм нэг таймингийг өгж байгаа энэ манай дуунууд чинь ийм өвдөлттэй дуунууд л та тий. Энэ дээр л бол яг л одоо энэ асуултаа бол сайхан нийцчихэл байна л да тий. За тэгээд баярлалаа. Одоо манай нэвтрүүлэг тэгээд хөрөлцөж ирсэн явах тэгээд ойрд ингэж ярьж байгаагүй юм тий.